Гим зэмгүй хүн мөнхийн эзнээс тусламж гуйсна. Мөнхийн эзэн минь үнэн шударга үйл хэргийг минь авч үзээч. Тусламж ирэн гуйх үгийг минь анхаараач. Худал хэлдэггүй амнаас минь гарах хүсэлт гуйлтыг минь та сонсооч. Намайг та зөвтгөж өгөөч. Шударга байдлыг минь та хараач. Хэрвээ та унтах нойронд минь ирээд сэтгэл зүрхийг минь шалгаад үзвэл, бодол санааг минь туршаад үзвэл, хорон муу санаа агуулж явдгүйг минь харна. Амнаас минь хүртэл ёрын муу үг гардаггүй шүү. Хүн төрлөختний үйл хэргийг хараад би хэлсэн үгийг тань бодохдоо хүч хэрэглэх замаас тойрон зайлсхийж явсан шүү. Зааж өгсөн замыг тань бат дагахтаа би хажуу тийшээ гажин халтарч бүдэрч үзээгүй шүү. ертөнцийн эзэн минь хариу өгдөг болохоор тань тусламж гуйдаг шүү би. Хэлэх үгийг минь анхаараач. Ярих яриаг минь сонсооч. Хувирсгүй үнэнч хайр тань гайхамшигтай болохыг харуулаач. Өөрөөс тань өмгөөлөл ирсэн хүнийг та өөрийнхөө хүч чадлаар өстөн дайснаас нь хайцаалан хамгаалдаг билээ. Тонон дээрэмдэж буй хорон муу этгээдүүдээс амийг минь аврахаар зэхэд тойрон хүрээлсэн өстөн дайснуудаас маань намайг та хайцаалан байлж өгөөрийнхээ доор далдлан нугаач. Намайг та харах нүднийхээ цэцгийн мэд үзээд хайцаалан хамгаалаач. Өрөвдөх сэтгэлгүйтэд омглон давлуун үгсийг омог бардам хилцгээж байна. Одоо намайг тэд үслэн авсныхаа дараа хөсөр унгаж хаяхаар хүлээн зэхэд ширтэж байна. Тэд олзоо тасчих гэж буй арслан мэт байж ядан ой ширэнгэнд нуугдах залуу арслан мэт авирлаж байна. Мөнхийн эзэн минь одоо та хөдлөөч. Тэдэнтэй та тэмцэлдээд хөсөр унгаж хаяач. Хүчит сэлмээ далайн хорон муу тэдний гараас намайг та салгаач. Мөнхийн эзэн минь хүч чадлаа харуулan байж намайг та чөлөөлөөч. Энэ дэлхийн амьдралаас жаргал хайсан хүмүүсийн гараас намайг та салгаач. Үйл хэрэгтэн тохирсон шийтгэлийг та өөрсдөд нь оноогоо зогсохгүй. Үр хүүхдийг нь илүү хүн дээр шийтгэн үр дагаврыг нь тэдэнд үеийн үед идлүүлээч. Харин миний хувьд гэвэл үнэн шударга явсныхаа үр дүнд би таныхаа дүрийг харна. Мөнхийн амьдралд орохдоо би таньтайгаа хамт байж дүүрэн жаргалтай болно.